Тань байцгаана намайг Од Үлэг гэдэг. За би тус сургуульд механик инженерийн профессороор ажилладаг. За механик инженер гэдэг хүн бол одоо бүхий л үйлдвэр аж ахуй, тээвэр, уул уурхайн салбарт бол машин тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. За энэ үүргээ биелүүлэхийн тулд засварчдаа удирдах энэ ажлыг бол зохион байгуулж хийдэг юм аа. За GMIT бол Герман стандарттай сургууль. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Герман улсын их дээд сургуулийн хөтөлбөрийн дагуу тэдгээрийн одоо ном сурах хүчиг гарын авалгын дагуу сургалтаа явуулдаг. За тийм учраас GMIT-ийг төгсөж гарч байгаа механик инженерүүд нь олон улсын түвшинд ажиллах чадвартай мэрэгчлэлтэн болж төгсдөгөр онцлог юм аа. За мөн нөгөө талаар GMIT-ийн механик инженерийн хөтөлбөрт суралцдаг оюутнууд нь за 1-р курсээс эхлэн төсөлт ажил хийдэг бөгөөд төгсөн гарахтаа мөн энэ төслийг одоо олон улсын түвшинд хийх чадвартайгаар бэлтгэдгээр бас онцлог байдаг юм аа. Бас нэг онцлог нь механик инженерийн оюутнууд нь дадлагын хоёр төрлийн дадлага хийдэг бөгөөд за эдгээр дадлагыг бол үйлдвэр аж ахуйн газар хийдэг. За мөн дипломынхаа ажлыг бол тухайн үйлдвэр аж ахуйн газраас өгсөн бодит асуудал дээр хийдгээр мөн даваа талтай юм аа. За бүх хичээлүүд англи хэл дээр явагддаг учраас та бүхэн төгсөж гараад олон улсын болон дотоодын аль ч компанид инженерээр ажиллах бүрэн бололцоотой байдаг.